Монгол улсын Баатар Бэгзийн Геваны нэрэмжит Хэлийн цэргийн тэг 245 дугаар ангийн Ахмадын хорооны 2024 онд хийсэн ажлын тайлан. Ахмад хэлчдийн амралтын байр барьсан тайлан. Увс аймгийн Малчин сумын нутаг Хяргас нуурын ирэг дээрх ангийн хэлчин амар суулийн газарт Ахмад хэлчдийн амралтын байртай болох санаачлагыг Ахмадын хорооны дарга Батэрд нь гаргаж нийт Ахмад хэлчдийн дунд 2024 оны 1-р сарын 9-ний өдрөөс 2024 оны 5-р сарын 6-ны өдрүүдэд хандивын аян зохион байгуулж 126 Ахмад хэлчин 14 сая 404 мянган төгрөгийн хандив өгч 6 м урттай 4 м өргөнтэй амралтын байр Ахмадын хорооны дарга Батэрд нь Ахмад хэлчин Жээж Ямсранжов нэр Баттуулах Эс Сүх болсон Хэ Мөнх Батнаар барьж ашиглалтад оруулж 2024 оны 6-р сарын 15-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулж нийт 24 Ахмад хэлчнийг гэр бүлийн хамт амраасан. Ахмад хэлчин Т Баян Далаа Д Батболд нар барилгын материалын тооцоо гаргахад Ахмад хэлчин Б Мэнд Баяр Д Батболдын хөв барилгын сурд цутгах ажилд Ахмад хэлчин Ч Пүрвд орж Г Батболд Ж Пүрвжүү Эр Даваажуу Эр Төмрбаатар Иш Батбаяр Д Алтан Туяа Эл Жимсэ Б Оюуна Д Цэцгманаар барилгын бүлгийг эргэн ирж амтд хоол цагаар үйлчилж барилгын ажилд тусалж Ахмад хэлчин Им Хатуу Ж Жамсранжуу нар хувийн ачааны автомашинаар барилгын материал тээвэрлэж Ахмад хэлчин Эс Болд Улаанбаатар хотоос барилгын материалыг цуглуулан ачааны автомашинд ачих ажлуудыг тусдад зохион байгуулж гар бие оролцов. Зарцуулалт 1. Барилгын гадны материалын зардалд 46 нэр төрлийн нийт 9 сая 379 мянга 500 мянган төгрөг. 2. Байрны дотоод тогтолтын зардалд 31 нэр төрлийн нийт 3 сая 90 мянга 400 төгрөгийн зарцуулалт. 3. Шатхууны зардалд дизель турш 110 литр, А92 бензин 108 литр, А80 бензин 40 литр нийт 857 мянган төгрөгийн зарцуулалт. 4. Хоол хүнсний зардал 528 мянга 500 мянган төгрөг. 5. Ажлын хөлсний зардал 350 мянган төгрөг. 6. Нийт зарцуулсан мөнгөн дүн 14 сая 204 мянган төгрөг. 7. Үлдэгдэл мөнгө 200 мянган төгрөг. 2024 оны 4-р сарын 6-наас 29-ний өдрүүдэд амралтын байр барьж ашиглалтад оруулж мөнгө зарцуулалтын тайлан гаргаж Ахмад хэлчдэд танилцуулсан. 2024 оны 5-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 8-р сарын 25-ны өдрүүдийн хооронд нийт 24 Ахмад хэлчнийг гэр бүлийн хамт хойрын дагуу амраасан. Амралтын байранд цахилгаан тоолуур тавьж тэг 25.3 кВт заалтаар 2024 оны 5-р сарын 20-ны өдрөөс эхэлж 2024 оны 8-р сарын 25-ны өдөр хүртэл нийт тэг 197.9 кВт хэрэглэсэн цахилгааны зардал 45,600 төгрөгийг ангийн санхуд тушаасан. Амралтын байр ашиглалтад орсноос хойш нийт 419,600 мянган төгрөгийн дотоод орлого бүрдүүлж амралтын байранд 4 хос цагаан хэрэглэл нийт 100 мянган төгрөг, цахилгааны зардал 45,600 төгрөг, нийт зарлага 145,600 төгрөг, үлдэгдэл 274 мянган төгрөг байна. Байрны нээлтийн үйл ажиллагаанд Увс аймгийн Ахмадын хорооны дарга Яаж Улаанбаатар зохион байгуулагч Дээл Увсан цэрэн нар уралдахаар оролцож амралтын байр барьсан Ахмад хэлчин Э Батэрд нь Эс Сүх болсон Эр Баттуулга нарыг Увс аймгийн Ахмадын хорооны өргөмжлөл мөнгөн шагналаар ангийн Ахмадын хорооны өргөмжлөл мөнгөн шагналаар Ахмад хэлчин Жээж Ямсранжов Хаа Мөнх Бат нарыг тусдаж шагнав. Амралтын байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон 18 Ахмад хэлчинд Ахмадын хорооны дарга өөрсдийн авахсан гэрэл зураг бэлгэлж амралтын байр хандивын арга хэмжээнд оролцсон нийт 126 Ахмад хэлчдэд талархал дурсамж хадгалуулав.